Амар мэндэ амгалан сайн байна уу? Хаан ууланда залбиралтай, хадны судартай, ишрэлтэй, хангай дэлхийд өгөөжтэй Дэлгэр хаан нутгаас Монгол адуучийн Entertainment-ийн уран бүтээлчид Төв аймгийн адуучдын холбоо, Төв аймгийн Дэлгэр хаан сумын засаг даргын тамгийн газар Дэлгэр хаан сумын адуучдын холбоотой хамтарч бэлгийн үлрэлийн дооллын 17 дугаар жарны модон могоо жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 21-ний өдөр буюу аргын дооллын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Дэлгэр хаан сум Тарган 1-р багийн нутаг Хараа тайрхны ингэрт Алтан унганы эзэн эмэг сургалтын спортын мастер сумын хөшөө авраг адуучин 2024 оны аймгийн аваргын 3-р байрны шагналд адуучин Гамболтын Нямдавагийн адуун сүргийн бэлчээр зохион байгуулагдсан Төв аймгийн баруун бүсийн авраг шалгаруулах адуучин нэмжээнийг бүрэн ихээр нь бэлтэн өргөж байна. Дэлгэр хаан сум нь 1712 онд Түшээд хаан Чухан дөржийн 4-р хүү Цэрэнбэлт гушууг салган захируулсан одоогийн Төв аймгийн Дэлгэр хаан сум түүнээс хойш Мишиг гүний гушуу гэсэн нэрийг 1923 онд өөрчлөн Дэлгэр хаан уулын гушуу гэж нэрлсэн. Дэлгэр хаан сум нь Төв аймгийн баруун хэсэгт Улаанбаатар хотоос 318 км, аймгийн төвөөс 234 км-ийн зайд байрладаг. Төв аймгийн Бүрэн сум, Эрдэнэ сант, Дундгой аймгийн Эрдэнэ далай, Өвөрхөнгай аймгийн Баян өндөр, Бүрд сум гэсэн 5 сумтай хил зааглан аймгийн захын сум юм. Далайн түвшнээс дээш 1570 м өргөгдсөн хангай нурууны шувтрах үзүүр Дэлгэр хаан, Тарамцаг, Угалц, Гурван өндөр, Баян өндөр, Өршөөл, Долоон зэрэг томоохон уулын гүн нуур, халдсан, гурван тарган, их баг хөшөөд зэрэг нуур голууттай эмчилгээ сувилгааны журмаар хэрэгэлдэг хүрхрээ, сааралмарт, давстын нуур зэрэг аршаан ус байдаг. Ийхүү Төв аймгийн баруун бүсийн авраг шалгаруулах адуучин нэмжээнийг үр цайхын чин зөрөг дэргүүтэй Төв аймгийн адуучдын холбооныхан зохион байгуулсан юм. За юуны өмнө Дэлгэр хаан сумын Давс 3-р багийн Хараа тайрхны арга хөндөд цугулсан Төв аймгийнхаа баруун бүсийн адуучин та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг бас өргөн дэвшүүлье. За манай сум одоо түүхэндээ Мишгүний хошуу гэхээс ахвал одоо түүхэн 103 жилийн дараа анх удаа Төв аймгийн баруун бүс одоо ингээд зохион байгуулагдаж байна. За энэ их том арга хэмжээг зохион байгуулсан үнэтэй хөнөмөр оруулсан Дэлгэр хаан сумын Тарган 1-р багийн Дэлгэр хаан сумын адуучны холбооны тэргүүн Гамболтын Нямдаваа найзтай бас талархал илэрхийлье. За энийг хамтран зохион байгуулж байгаа Төв аймгийн хаан адуучдын холбоо мөн Төв аймгийн Дэлгэр хаан сумын засаг даргын хамгын газрын самт олон мөн одоо Дэлгэр хаан нутгийнхаа нийт зан олондоо энэ сайхан өдрийн мэндийг бас өргөн дэвшүүлье. За өнөөдөр Төв аймгийн баруун бүсийн 10 сумын 9 сумын 102 залуу оролцож байгаа юм байна. За эхний үе шат бол одоо дашуур уурах шүрэх тэмцээн. За 3-р шат нь бол одоо морьтой шургуу юу? Морьтой шургуу яваад оноо аваагүй хасагдаа дараа нь явган шургуунд орох одоо зарчмаар явах юм байна. Тэгээ нийт оролцож байгаа адуучдаа бас баяр хүргэе, амжилт хүсье. За ингээд юуны өмнө цэнгэрлэг цай үзэн суугаа Дэлгэр Монгол орныхаа өнцөг улмурт аж төрн амьдран суугаа Монгол зам олон таа бүхэндээ энэ сайхан гэрэлтэй томглог өдрийн гэгээ мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд Дэлгэр хаан сумын Хараа тайрхны ард дээр Дэлгэр хаан сумын Алтан унганы эзэн адуучдын холбооны тэргүүн сумын авраг адуучин спортын мастер Гамболтын Нямдавагийн адуун сүргийн бэлчээр дээр баруун бүсээ эхэлж хийж байна. За манай Төв аймгийн адуучдын холбоо өвөлдөн 3 бүсийн тэмцээн хийдэг. Манай 27 сумтай 27 сумаа 3 бүс хуваагаад нэг бүс дээр 9 сум жавар дачгинсан өвлөөр цантаа хэлгийн нуруунд хэмрээ зэлхүү үрсэж жавхаалаг ирчүүдийн хэмрийг сорсон сайхан тэмцээн болж өндөрлөж байна. За ингээд Төв сайхан нутгийн зан олон таа бүхэн минь өвлийг өнтөө давуулж өөрөө авартайгаа учран золгох эрүүл өргөё.
За намайг Төв аймгийн Дэлгэр хаан сумын Жүлэн жимцийн гамбалын Ням даваа гэдэг. За миний би Төв аймгийн Дэлгэр хаан сумын хадуучтай холбооны тэргүүнээр ажилладаг. За тэгээ энэ жил Төв аймгийнхаа баруун бүсийнхаа тэмцээнийг хийж байна. Өнөөдөр 90 шилдэг хадуучин залуучууд цугларч. За тэгээд мориндоо ойрхон уургандаа өвтэй хадуучин залуучууд байна. Хадуунда ойрхон байцгаараа тэгээд нутгийн заавалнда үнтэй сайхан үйлцгаагаад хаврдаа сайхан залгаарай. Юуны өмнө та бүхэнд бас энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За би бол Төв аймгийн Дэлгэр хаан сумын Цэтрэн хамгийн газрын дарга алба хашдаг Алтан гэрлийн сэдэвч хүн байна. Тэгээд өнөөдөр Дэлгэр хаан нутагт маань хараатын хүндэд маань бас Төв аймгийн одоо адуучны баруун бүсийн авраг бас зохион байгуулагдаж байна. Энэ одоо авраг тэмцээн бол одоо сүүлийн 103 жилийн түүхэнд одоо зохион байгуулж үзээгүй. Тийм бас том арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тэгээд адуу цугласан газар хиймүр дандаа сэргэж байдгийн гэдэгтэй адилхан энэ жил Төв сайхан нутаг тэр дандаа одоо Дэлгэр хаан сум нутгийн маань одоо уул ус ивэж сайхан өвлжилт болж байна. Тийм учраас нийт нутгийнхаа малчдаа бас үнтэй сайхан өвлжөөрөө гэж хүсэн өрөөё. Тэгээд дээр үеэсээ л одоо манай Мишиггүний хошуу олон сайхан адуу малдаж ирсэн олон буурлууд байж исэн. Үүнээс дурдах юм бол одоо зүсээр нь адууг бас малдаг гэдгээр одоо өөр хавийнхаа хошуу нутагтаа бол тийм алдартай хошуу байсан гэж ярьдаг. За сүүлийн үед бол одоо олон сайхан бас авраг малчд төрж байна. Манай сум энэ жил одоо Монгол улсын хэмжээнд мал тоолох зохион байгуулагдаад нэг 70 орчим хувьтай явж байна. Нийт сумын хэмжээнд одоо нэг 8000 гаруй бас адуу тоологддог. За үүнээс бол одоо хамгийн олон адуу тоологддог хэдүүнээс дуртахад Гаваагийн Отгонбаатар, Алтан гэрлийн Хурц, Хишигвэндийн Баян Жаргал гээд олон сайхан ханар маань бас улс аймгийн цол хүртээд олон сайхан адуун сүргэн бас энэ нутагтаа маллаад сайхан байна. Тэгээд ер нь хөдөө тогтоож байгаа зүйлийг олон сайхан эдэмтэж ярьж байна. Залуучууд ч уриалж байна. Энэ адуучин тэмцээнийг бол цаашаад ингээд зохион байгуулах нь хөдөө чиглэсэн олон залуучуудыг бас энд суурших, төвлөрлийг орон нутг руу чиглүүлэх тэр бодлого гэж харддаг юм аа. Тийм учраас энд оролцож байгаа энийг зохион байгуулдаг Төв аймгийнхаа адуучны холбооны тэргүүлээс та бүгдээ бас талархснаа илэрхийлье. Тэр дундаа одоо Дэлгэр хаан сумын авраг адуучдаа, за Гамболд тэргүүндээ, Ням сэндтэй, за Алтанболд аврагтаа, Пүрүүдэрж аврагтаа, аврагуудаа бас олон тэмцээнд орж төрөө айраг хүртэж улс аймгийн адуучин авраг болоорой гэж хүсээ өрөөё. Баярлалаа. За Төв аймгийн баруун бүсийн авраг шалгаруулах хадуучин нэмзаа маань эхлэгд бэлэн болжээ. За нэгийг суугалсан жаргалтаан дэлгэр Эрдэнэ санд сумын шилдэг 10 хадуучин залуу гарч ирж байна. За довтой хадуучин Давамгатар, Алтан хундгийн ган тулга, Эрдэнэ дэмбэрлийн мөнгөтөр, мөнгө сайхны мөнгөргөл, Намжилдоогийн мөнгөчөр, Баттэлгэрийн Батмөнх, Чимдийн Хуйга, Батбаярын Баярбаатар, Даваа дамдин, Энкватрын Заяабаатар нар гарч иржээ. Эрдэнэ санд сумын шилдэг 10 хадуучин залуу аймгийн бүстэй оролцож байна. Довтой хадуучин Давамгатар дэргүүтэй сайн залуучууд гарч ирж байна. Аймгийн авраг хадуучин Давамгатар садашуур урыг бол ганхан шүрнэ. Сайн хажбарны ирчээр авч гарагддаг. Садашуура шүүрж байгаа юм байна. Замарны явдлаас ассан боловч өөрхөн дээрээ тонгоосонгүй. Заваг оноотой мөртөө шургуулж байгаа манда манай авраг бол 3 гадуу гарсан. За 3 оноотой ингээд тэмцээн өндөрлөж байна. Садрагийн гадуучин Алтан хундгийн ган тулга замарны зөвд бол тонгоосон дашуурн дээр дутсан да. Замарны явдлаас саад уургаа шүүрчээ. Завасал 3 оноотой мөртөө шургуулж мөртөө шургуун дээр алдах юм бол тэмцээн өндөрлөн. Зоолон гадуу гарчээ. Зөвдлөөс шургуулсан. Уургаа алдаа тавиад унчих юм аа. За Эрдэнэ дэмбэрлийн мөнгөтөр бор мөртөө явсан наашаага. Замарны хамыг дарж орж ирээл шүүраа шүүрэх болтой. За шүүраа шүүрээд морь жоохон ханарсан. Морины явдлаас ассан. Заалан мөр гарсаа. Засал зөвдлөөс шургуулж байгаа залуу маань алдаж байна. Мөнгө сайхны мөнгө хөргөл
За авсал сайн адуучин залуудаа хол өрийн шургуу тэмцээнд сайн оролцдог. Талын төмөн адуучин тэмцээнд Хинтээ аймагт очиж оролцоо. За шүүр урган дээр нойлчдаг. Жохон ийм болж байна. За морьтой шүрүүнээр оног авах юм бол явган шургуулна. Зааваргасандаа эргүүлсэн уургаалдчих юм аа. Хоёр адмын цаадлыг шургуулаад сугалсан боловч уургаалдаж байна. За намжилдоогийн мөнгөчөр буур давртаа явжээ. За шүүрнэр алдаж байгаа юм байна. Замарны явдлаасад уурган дээр тонгоосон боловч уургаалдажээ. За морьтой шүрүүнээр дөрвөн мөр гарч ирсэн уургаалдаж байна. За Баттэлгэрийн Батмөнх за хатан үзүүвчтэй бор морьтой гарсан наашаага. За дашуура шүүрээд морь нийлээ ханарсан. Шүүр алдсан байж таа. Уургаа шүүрч байна. За авсал 3 ноттой морьтой шургуулж байгаа шүү. Алга мөр гарч ирсэн. Хоёр сайхан алга мөр гарч ирж таа. Чимдийн хуйгаа гарч иржээ. Хонгор морьтой. Сайхан жавлаадаа наашаага. За шүүрөө шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүргсэн боловч алдаж байна. За морьтой шүүрөнд 2 мөр гарч байгаа юм байна. Бугуулцсан да. За ингээд дуугаа зогсоох юм нагаа авна. За ямар ч чаддуугаа зогсоож байна. За Эрдэнэ сан сумын дараагийн адуучин Батбаярын Баярбаатар. За шүүр алдаж байгаа юм байна. Уургаа шүүрчээ. За 3 ноттой морьтой шургуулж байгаа. 2 мөр гарсан. Сайхан хээр азрагч гарсан юм байна. Алдаж байна. За дараагийн адуучин Даваа Дэмдэн. За амараа гуйдад хөдлөгсөн. Ашир агч нэ. За шүүрэн дээр тонгоосон боловч шүүр алдаад Самар актер ханараад уурган дээр тонгоосонгүй. За морьтой шүргэн дээр 3 мөр гарч ирж байгаа юм байна. Шарга мөрөө 2-3 гიშгүүлсэндээ. За хөшөөлтчих юм аа. За Эрдэнэ сан сумын сүүлийн адуучин Энхбаатарын Заяавбаатар гарч ирж байна. Төв аймгийн адуучтай ломдэргүн чин зэрэг Эрдэнэ сан сумын штэ. За холбооны тэргүүний сумын хүмүүс гарч ирээд оролцож байна. За дараагийн сум болох Бүрэн сумын шилдэг 10 адуучин залуу гарч ирж байна. За Бүрэн сум бол одоо сумын аваргаар тогтмол зохион байгуулдаг. За Төв аймгийн 27 сумдууд жирэн сумын аварга жил болгон тогтмол зохион байгуулдаг. За аймгийн 3 бүс аймгийн аварга 2022 оноос хойш тогтмол хийж байгаа. За 2014 оны сумын аварга адуучин Батмөнхийн Адиавазар Хажидмаагийн Төвшин Дэлгэр сумын аварга адуучин Мегамар Сүрэн Ловсон ишийн Баатармөнх Мөнхбатын Төрмөнх сумын аваргатай 2 дугаар байшилгарж ирсэн Дорж бүрийн Дорж готов. За сумын аваргатай 1 удаа 2 дугаар байр 1 удаа 3 дугаар байшилгарж ирсэн Хажид Сүрэнгийн Балжинням сумын аваргатай 2 дугаар байшилгарсан Оюн гэрлийн Мөнх Жаргал Содон зогийн Адиавазар Тэн Зүрэнгийн Угдах баяр нар гарч иржээ. За мэдээж сумын шилдэг залуучууд хийж оролцож байгаа. За сумаасаа шалгарч за сумынхаа аврагтуудаа байр эзэлсэн адуучин залуучууд ямар ч хэлсэн сумдаа эренбэлэгдээд аймгийн бүстэй оролцож байна. За аймгийн бүстэй төрүүлсэн адуучин залуу улсын төвийн бүст оролцсноо л гэж байгаа. За тэгэхээр маш хариуцлагатай тэмцээн уралдаан. За улсын бүстэй төрүүлээд улсын аврагтаас оролцох бүрэн боломжтой. За 2014 оны сумын аварга адуучин Батмөнхийн Адиавазар гарч иржээ. Хонгор морьтой дашуурнаар нилээн дутж байгаа маань замарны явдлаас асч байна. Уургаа харин шүүрчээ. За 3 ноттой маш бага оноо шүү. За хонгор алдсан морь гарч ирсэн. Алдаж байна. Хажидмаагийн Төвшин Дэлгэр хүр морьтой явсан наашаага. За дашуура шүүрээд за дашууртайгаар уургаа шүүрч байгаа байна. За 9 ноттой морьтой шургуулж 2 мөр гарч ирж байна. 1 төгсөн 2 төгсөн алдаж байна. За явган шургуун дээр ганцхан мөрийг гаргаж өгч байгаа юм байна. Сартай зэрдбэр зааваргалсандаа жоох яваад эргүүлчихэж байна. За нийлбэр оноо 15 ноттой болж штэ. Морьтой шургуун дээр алдчихдаг. За морьтой шургуун дээр 9 авсан бол 24 ноттой болохоор байла. Сумын аварга адуучин Лаа Сүрэнгийн Мегамар Сүрэн халуу морьтой явж байна. Замарны явдлаас ассан уургаа бас алдажээ. За нэг төрөлдөө нойлцсандаа морьтой шургуулаад хариуцлагатай үзүүрэн адуу шургуулсандаа. За Ловсон ишийн Баатармөнх халдсан морьтой явж байгаа юм байна. Морины зөвдөл тонгох бололтой. За уургын морьч үгэн сайхан жигээр явж байна да. За ямар ч тач уургаа шүүрээд 3 ноттой болсон. За 3 ноттой морьтой шургуулж байна. 3 адуу гарсан зөвдлөөсөө шургуулж байгаа юм байна. За бас л хушуултаж байна. За Мөнхбатын Төрмөнх
За хүрэн мөртөө явж байна. За дашуурнаар нилээн дутсан. За дээшээ өндөөгд мөрний явдлаа зассан. Уурга бас алдаж эй. За мөртөө шургунаар 5 мөр гарч ирж байна да. За үзүүрийн алга баригд шургуулсан. За мөртөөгөө унсан. Уурга алдаагүй адуугаа эргүүлсэн. За би түүхэн удаан шургуул гарч байна. Сайхан уургалж эй. Ямар ч тач өдөө ганцаараа үлдэх юм бол уургын мөрөөс илгч хайр залуу байна. За явган шургуунаар 4 мөрийг гаргаж өгсөн. За дэлгэр хаан сумын адуучдын холбооныхон сайхан морьдоо гисчихсэн. Тэмцээн оролдоо нэг сайхан зохион байгуулж байна. За баян мөх явсан да. Алга мөртэй. За дашуурн дээр дутаж байгаа байна. Морины явдлаа зассан. За уурган дээр эргээд уургаа шүүрсэн ямар тач. За морьтой шургуунаар 3 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. Халзан мөрийг уургалсан. Тооцоол алдаж байна. За сумын яврагтаа 2 дугаар шалгарж ирсэн. Дорж бүрийн дорж готоо. За уургын морин чинь сайхан морин дажигээрээ. За морьтой шургуунаар 4 мөр гаргаж өгсөн. Бас л дутаж байна. За сумын яврагтаа 2-3 дугаар шалгарж ирсэн. Хажид зүрэнгийн балжин юм. За уурган дээр сонгоосон боловч дутаж байна. За 3 оноотой морьтой шургуулсан 5 мөрийг гаргаж өгсөн. Алдаж байна. За сумын яврагтаа 2 дугаар шалгарж ирсэн. Оюн гэрлийн мөнх жаргал хонгор мөртөө явж эй. За дэшүүраа шүүрээд. За хоёр талтаа сэлэхэндээ унжиж байна. За мөртөө шургуунаар 4 мөрийг гаргаж өгсөн. Ханаруулж ирээл уурга дэвэд унталж байна. За би түүхэн удаа шургуул харж байна. За сартаа адууны сарыг харна. Саргүй адууны магнаа харнаа л гэж байгаа штэ. Дөрөвөндөө. За уургын шүүрэн дээр унчихсан. За явган шургуул халдсан адуу гаргаж өгсөн. За би түүхэн удаа шургуул харж байна. За адуу ханарж ирээл бас л уурган мултарч байна. За дараагийн адуучин ади авзар гарч ичээ. Сартаа хонгор мөртэй. Барины төв тонгоосон. Дашуураа алдаж байгаа маань уурган дээр тонгоосонгүй. За морьтой шургуун дээр буугуултах нь. За үзүүрийн халзан адууг буугуулсан боловч дутж байна. За бүрэн сумын сүүлийн адуучин Тэн зүрэнгийн угтгуур явж эй хонгор мөртэй. За дашуурын дээр ирээд шүүрээ алдаж байгаа юм байна. За мартаа шуургаа шүүрэх хэвээр байгаа юм да. За хилэн дээр нь олчлоо. За 5 адуу гаргаж өгсөн. Уургалсан боловч дутж байна. Хатан дуулгалынхаа сав хэрийн хүмүүсээр нутгалдаг. Цөлийн ам, их ам, дашгаа, бэрх, шээрийн хоолой, уянгийн хүндийгээр нутгалдаг. Шилдэг 10 адуучин залуу гарч иржээ. За сумын авраг адуучин найдангийн нямдорж. За аймгийн бүстэй 3 дугаар шалгарсан өнгөрсөн жил найдан бэлжээ. За сумын аврагта 3 4 дугаар шалгарсан за өвлийн хөдөлчин фестивалд хөрөл медаль хүртэж байсан. Дамчаа сүрэнгийн лавгочор. За сумын аврагта 3 дугаар шалгарсан Бямгэрлийн гамболд. Сумын аврагта 4 дугаар шалгарсан Үрд мөнхийн ууган-бруу, Содомын ган эрдэн, Бямгэрлийн ган зориг, Санжаагийн дорж дэрэм, Далантай цэнт лавг, Ганбаатарын мөнх болд нар гарч иржээ. За 2023 оны сумын авраг адуучин найдангийн нямдорж явжээ. Эхний адуучин өндөр ширээ сумын уургаш үрч байна. За морьтой шургуунаар хонгор алдсан морийг хушуулдаж алдаад тэмцээнэ өндөрлөж байна. За аймгийн бүстэй 3 дугаар шалгарсан найдан бэлжээ. Халиу морьтой явж байгаа юм байна. За хоёр талдаа сэлэхэндээ уурга алдаж байна. За морьтой шургуунаар дутаж байна. За сумын аврагта 2 хүрэл медаль хүртсэн Дамчаа сүрэнгийн лавгочор. За өвлийн хөдөлчин фестивалд хүрэл медаль хүртсэн штэ манай очроо маань. За морьтой шургуунаар 2 морийг гаргаж өгсөн. За 2 мөрний цаатлыг шургуулж байгаа юм да. Алдаж байна. А сумын аврагын хүрэл медаль Бямгэрлийн гамболд цагаан морьтой явсан. За дашуураа алдаж байгаа юм байна. За мөрний явдлаа засаад уурга шүүрч байна. За морьтой шургуунаар 2 морийг гаргаж өгсөн. За цагаан морь явуулсан да. Алдаж байна. За сумын аврагтаа 4 дугаар шалгарсан Үрд мөнхийн ууган-бруу. За хоёр талдаа сэлэх ёстой штэ. За тийм бол одоо хугацаа алдахгүй морины ирч одоо саарахгүй гэсэн үг. За ямар тач хоёр талдаа сэлгээд 6 оноотой морьтой шургуулж байгаа. За уургалсан да. За эдээ 3 оноон дээр уургалсан ч гэсэн уурга мултлах та. Хаана ч одоо уурга мултлах нь тэнд нь очиж оног нөгнөө л гэж байгаа дөрвөндөө. За тэгээд нэг 3 оноо аваад нийлбэр оноо 9 оноотой явган шургуулна.
За 2 мөр гарч ирж байна. Ширүүн юм да. Та тооцоол алдчих юм да. Харин юм. За содмын ган эрдэнэ хүрмэртэй хүрэн нээлттэй гарч ирж байна шагаа. За дашуураа алдаж байгаа юм байна. За ямартаа жуургаж үрээд 3 ноттой болсон. За мөртөө шүрүндэр ганц хонгор барыг гаргаж гэж байгаа юм байна. Алдчихлоо. За бям гэрлийн ган зэрэг цагаан мөртөө явсан наашаага. За дашуураа алдаж байгаа юм байна. За уургын мөрчаахан чигээр явсан дааварга шүүрсэн. За унж болохгүй шүү. Унах юм бол нойлч чинь. За ямартаа 3 ноттой болж байгаа юм байна. За мөртөө шүрүндэр 2 мөрийг гаргаж өгсөн. Сайхан жуургалсан. За эргүүсэ. За Төв аймгийн адуучдын холбоо ингээд аймгийн 3 бүсээ дараалан амжилттай зохион байгуулсан. За аймгийн бүсд олон сайхан залуучууд ирж өөрийнхөө бас чадварыг сорж байна. За Санжаагийн дорж дөрэм. За уурган хүрмэртээ явжээ наашаага. За дашууран дээр нилээн дутсан. Уурган дээр ирээд заавсал уурган дээр дутж байна. За мөртөө шүрэн дээр 2 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. Алдаж байна. За далантайн цэн лавга. За дашууран дээр алдаад хорны явдал ханараад уурган дээр тонгоосонгүй. За мөртөө шүрэн дээр оног оногноо 4 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. За ширэлчих юм аа. Алдаж байна. За өндөр ширээ сумын сүүлийн гадуучин Ганбаатрын мөнгөлт халуу мөртөө явсан. За дашууран дээр алдаж байгаа юм байна. Уурган дээр тонгоосонгүй. За марны хурд арай ширүүн байв да. За мөртөө шүрэн дээр 3 мөрийг гаргаж өгсөн. Уургалсан. За хандаруулж ирээд уургаалтчих юм да. Дараагийн сум болох зуд болдгүй тосон замар сумын шилдэг 10 адуучин залуу гарч ирж байна. За Төв аймаг 27 сумтай. За 9-9-өөр 3 бүс хувааж аймгийн бүсээ амжилттай зохион байгуулж байна. За Төв аймгийн замар сумаас аймгийн баруун бүстэй Атар аюушийн Оюун бадрах, Иш дэлгэрийн Ган хөлөг, Ган тулгын Эрдэнэ тулг, Бат тандрын Шатам, Сумын авраг адуучин Бат тунгалагийн Цогбаатар, Сумын аврагтай 2 дугаар шилгарсан Лавгдэржийн Бүрүүдэрж, Эрдэнэ чимгийн Эрдэнэ сүх, Сумын авраг адуучин Лавг сүрэнгийн Мөнх төвшин, Алдармагийн Дөлгөөн далай, Нандин эрдний Нямдаваа нар гарч иржээ. За Төв аймгийн адуучдын холбоог бас дэмжин ажилдаг. За манай ган зэрэг манаас Төв аймгийн заамар сум их штэ. За улсын төвийн бүсийг амжилттай зохион байгуулж ирсэн. За Төв аймгийн аваргыг за 2 жил 3 жил дараалан дэмжин ажиллаж байгаа шүү. Заамар сумын ихний адуучин Атар аюушийн Оюун бадрах явжээ наашаага. За дашуураа шүүрж байгаа юм байна. За морины явдлаа засаад дааварга шүүрчээ. За ямартаач 3 шүүгчийн 2 6 ноттой болж байна. За оноогоо авах боломж байсан. За аюугын шүргэн дээр нь 4 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. За аюугын шүргэн дээр нь сайхан уургалсан. За гол нь одоо зогсоогоод уурга малтлах хэрэгтэй байгаа. За хонгор мөртөө Иш дэлгэрийн Ган хөлөг хөвжээ наашаага. За холоос тонгоосондоо дашууран дээр за зөвхөн 2 талдаа сэлгэж байна. Уургаалцаа. За ямартаа чадуучин үний авахалсан баг бол харуулж ил байна. Мөртөө шүргэн дээр харин тооцоол алдаж байна. Ган тулгын Эрдэнэ тулг шарга мөртөө явсан. За дашуура бас алдсан шүү. Уурга нөгөөлтөө сэлгэсэн. Алдаж байна. За мөртөө шүргэн дээр сайхан 5 мөрийг гаргаж өгсөн. Онсонгүй. За Батандарын жадамб халдсан мөртөө явж байгаа юм байна. За уургын мөрч сайхан мөр байна да. За дашуура шүүрч байгаа юм байна. Уурга бас шүүрчээ. За морины хур жоохон саарж байгаа юм байна. За 3 шүүгчийн 2 6 гнотой. За хүрмэрийг ханаруулж ирээл алдаж байна. За өнөөдрийн мордууч ирэн шимтэйхэн мордууд байна да. Сайхан дуулж ийш голоор нь бол. За сумын авраг адуучин Бат тунгалагийн Зогтоотор гарч ирж байна. За сумын авраг адууч нэг ийм байдаг да гэдгийг харуулах байгаа. За 3 гнотой. За 90 багал оноо шүү. За мөртөө шургалсан. За байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо аваад 12 оноотой болж байна. За бид бүхэн удаашруулд харж байна. 4 өдөө гарч ирсэн. За яг л гараар нь гарах гэж байна. Уургын мөрөө жоохон хойшин татсан. За тэгээд урдуураа гаргаад уургалаад 4-9 оноо авч байна. За аюугын шүргэн дээр 2 мөрийг гаргаж өгч байна. За аюугын шүргэн дээр харин сайхан шургуулад за 3 дөрөлдөө оролцоод 21 оноотой болж штэ. За 21 оноо гэдэг чинь бас л өндөр оноо сайхан шургуулж байна. За дараагийн адуучин Лавгдэржийн Бүрүүдэрж бор мөртөө явж байгаа байна шаага. За уургаа нөгөөдөө сэлгэсэн.
За сумын аврагта нэг удаа 2 дугаар байшил гарсан адуучин замартай ширүүнээр нь 3 морь 4 морь гаргаж өгсөн алдаж байна. За Эрдэнэжимгийн Эрдэнэсүх хүрмөртэй явсан наашаага. За дашуура алдаж байна. Уургаа шүүрчээ. За 3 гоноттой болсон 3 гоноттой морьтой шургуулж байна. 2 морь гаргаж өгсөн. За сартаа адууны сарыг харна гэдэг чинь энийг л хэлэндэ. Сайхан уургалаа. Дүүрэн сарыг хараад 360 эргүүлээд уурга малтж байна. 12 оноотой явган шургуулж байгаа. За адуу гон гачих юм аа. За 18 оноотой болсон шүү. Сайхан зөрөгтэй залуу байна. Өө сайхан жуургалд юм байна. За сумын авраг адуучин лав гүсрэнгийн мөнх төвшин харалаг мөртөө явж байгаа юм байна. За дашуура шүүрсэн уурга нөглдөө сэлгээл уурга шүүрч байна. Замартай шүрүүндэр нь олон морийг гаргаж өгч байгаа юм байна. За үзүүрийн хүрэн адаг уургалсан боловч алдаж байна. За аюун шүрүүндэр хойшоогоо 2-3 алхаа шургуулсан. За алдармагийн дөлгөөн далай шарга мөртөө явсан. За дашуура шүүрээд зааварга нөгөөдөлтөө сэлгсэн. Алдаж байна. Замартай шүрүүндэр нь халдсан газар гарч ирсэн. Зааваргалсан. Байран дээр нэргүүлээд бүхлээ 9 оноо аваад 12 оноотой олж байна. За аюун дээр оноо авах юм бол 21 оноотой олондоо дүүрэн оноо авбал тутаж байна. За заамар сумын сүүлийн адуучин Нандин Эрдний Нямдава. За дашуура алдаж байгаа юм байна. Завуурган дээр арай л дутаж байна да. Замартай шүрүүн дээр сайхан оноо авбал 9 оноо авна. За 9 оноо аваад явган шургуулж болно. Дараагийн сум болох Дүшэтхан аймгийн Мэргэн вангийн хошоо буюу одоогийн Лүн сум, Лүн уул, Дахлагт хангаа уулаараа нутагладаг адуучин залуучууд гарч ирж байна. За Төмөн Жаргалангийн Баасан хүү, Гэрэл чулууны Алжин юм, Гэрэл чулууны Эрдэнэбаатар, Энг таймны Тогоо төмөр, Энг хоёрын Дүшүнбаяр, Энг төрийн Мөнх Эрдэнэ, Ганбаатарын Мөнхбаатар, Лав гүсрэнгийн Баттөрж, Ган зүрэг Лүн сумын адуучдын холбон дэргөн Бадам Сомбогийн Батгэрэл мастер нар гарч ирж байна. Туул гол нь наран урах зүгээс чиглэн урсдаг Лүн сумын шилдэг 10 адуучин залуу гарч ирж байна. Төмөн Жаргалангийн Баасан хүү шарга мөртөө явсан наашаага. За дашуура авсан заалдчих юм да. Бас уурга алдаж байна. Заавар дашуурын дээр оноо авсангүй морьтой шүрүүнээр 4 морь гарч ирж байгаа юм байна. Алдаж байна. Гэрэл чулууны Эрдэнэбаатар гарч ирж байна. Халиу морьтой замарныхаа амыг дарж орж ирээд дашуура шүүрж гарагдаж байна. За хоёр талдаа сэлэхэн дэхөө зөвдөө. За ямар тач уурга дашуурын дээр 6 оноотой олж байна. Халдсан морийг уургалсан да. Хөрөн алдсан морийг уургалсан болж алдаж байна. Явган шүрүүнээр дахиад алдсан морийг уургалсан бас л дутаж байна. За Энг таймны Тогоо төмөр. За дашуура шүүрж байгаа юм байна. Замар актер ханарсан. Уурган дээр тонгооссонгүй. Замартай шүрүүнээр нь 6 морь гарч ирсэн үзүүрийн морийг шургуулсан. За дундаас нь суглаад аваад үлдэн. Айдэ жоохон дутлаа шүү. За ингээ ханруулж ирээд яг л иргэдгийн даваан дээр өөрөө жоохон уургаас улчлаа штэ. За тэгээ тэр чигтээ яваад 3 оноотой болж байна. Явган шургуун дээр нь 3 морь гарч ирсэн үзүүрийн морийг сугуулсан дээр. За ямар гоё уургалдаг залуу бай. Замартай шүргэн дээр нь жоохон тооцоололдаад уурга шүүрэн дээр 3 оноотой байсан. За ингээд 15 оноотой болж байна. За 3 дөрөлдөө 3 дээр нь жигдхэн сайн байна. Энг хоёрын Дүшүнбаяр. За дашуура алдаж байгаа юм байна. За уурган дээр тонгоосоороод уурга алдаж. Замартай шүргэн дээр нь үзүүрийн морийг шургуулсан бас алдаж байна. За Энг төрийн Мөнх Эрдэнэ шарга мөртөө явж байна. За дашуура шүүрсэн. Замарны явдлаасад уургаа шүүргэсэн боловч алдаж байна. Морьтой шүрүүндэр нь 2 морийг гаргаж өгч байгаа юм байна. Дараагийн адуучин Ганбаатарын Мөнхбаатар гарч иржээ. Замарны зөвдгөл тонгоох нь за дашуура алдаж байгаа юм байна. Уургаа нөгөөлтөө сэлгсэн. Уурган дээр нэг хүрээл алдаж байна. Заган замар гарч ирж байна да. Боломж байна. За дараагийн адуучин Лав гүсрэнгийн Баттөрж. За дашууран дээр жоохон дутаж байна. Замарны явдлаасад уургаа шүүргэсэн боловч бас алдаж байна. Замартай шүргэнээр нь хамар цагаан зээрлэмээр гарч ирж байна да. За байран дээр нэрвүүлээд бүхэл 9 оноо авч байна. За үзүүр дээр сайхан халдсан мөр гарч ирж байна да.
загалзсан мэрийг ууралгасан боловч алдаж байна. За дараагийн адуучин Лүн сумын адуучдын холбоон дэргэн Бадам самбуугийн Батгэрл авраг адуучин гарч ирж байна. За дөрсөн нутаг бол Улс аймгийн Зүүн говь сум. За улсын авраг шалруу адуучин дэмжээнд эмнэг хонгол волейбол төрөлд хүрэл медаль. За буултаа усал гаргууд штэ. За аймгийн аврагаас хүрэл медаль үрдсэн спортын мастер султай 6 оноотой морьтой шургуулаад дөө шургуунаар сайхан буугуулдаа даваал үлдэж байна. За ер нь одоос гайхамшигтай уран аврагаа. За Лүн сумынхаа адуучдын холбоон тэргүүний хийдэг. За Лүн сумын сүүлийн адуучин Ганзэрэг ташууртайгаар уургаа шүүргсэн боловч арай жах уурганыхаа наанаас тонгочлоо штэ. За морьтой шургуунаар нь 2 морь гарч ирсэн. Алдаж байна. Дараагийн сум болох Цээл сумын 10 адуучин залуу гарч ирж байна. За Цээл сумаас олон сайн залуучууд их байгаа. За сумын авраг адуучин Эрдэнэбаатарын Мегмар дорж. За 2025 оны Төв сайхан нутгийн аймгийн авраг адуучин болсон Ган тогтох Агтан үрээд хүлэгж ирсийн нааданд 3 дугаар байшилгарсан Сэродын Тэмүүжин. За аймгийн бүстэй 2 дугаар байшилгарж ирсэн Сумьягийн Болдбаатар, Ганбатын Батбаатар, Болдбаатарын Нямдорж, Батбаатарын Эрхэнбаяр, Ванчин доржийн Очирпрүү, Дамдингийн Эрдэнэчир, Баатар жулууны Очирбат нар гарч иржээ. Цээл сумын адуучин залуучууд цаарн хол өрийн шургуу дэмжээнд их л явж оролцож харагддаг. За 2025 оны Төв аймгийн авраг адуучин Ган тогтох алаг мөртөө явсан харалаг мөртөө ташуураа шүүрээд замрны явдлаасаад уургаа шүүрч байна. За 6 оноотой болсон. Замртай шургуунаар нь 7 морь гарч ирсэндээ үзүүрийн гадаг шургуулсан дагаа авчиж байна. За явган дээр нь халдсан морь гарчээ, хонгорлцсан морь үзүүр дээр. Шилийн үлийн нутаг Шилийн мөг тайрхан дээр очиж Агтан үрээд хүлэгж ирсийн нааданд 3 дугаар байшилгарсан энэ жил Сэродын Тэмүүжин гарч ирж байна. За 3 оноотой морьтой шургуулж байна. За ургалсан боловч 90 доогоор аялаа шүү. За аймгийн бүстэй 2 дугаар байшилгарсан Сумьягийн Болдбаатар. За элдвтэй бугуулдаг залуудаа. За харин хоол өрийн шургуу тэмцээнд том тэмцээн уралдаанд сайн оролцдог та. Тэ шургуунаар хонгорлцсон газрыг гаргаж өгсөн. Бугуулсан. Бугуул нарай л ороог байсан юм байна. Заганбатын Батбаатар шарган морьтой явсан морины зөвлөлт тонгоох нь зааваргын морь ханарч агч нэ. Зааварган дээр дутж байна. Тэ шургуунаар 3 морь гарч ирсэн. Хээр мэрэг байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо авч байна. За нийлбэр оноо 12 оноотой болж байна. За бид бүхэн удаа шургуул харж байна да. За ууруулаа жоохон уурга дэш нь өлгөөл нарийн шагалзаар нь эргүүлж байна. За аюулгүй шургуун дээр 3 адуу гаргаж өгсөө. Алдаж байна. За сумын авраг адуучин Эрдэнэбаатарын Мегмар дорж шарга морьтой явж байна. За дашуур уурган дээр бүхэл 9 оноотой боллоо. За морьтой шургуун дээр нь 2 морийг гаргаж өгж байгаа юм байна. За 2 адууны цаадлыг сайхан ургалаад байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноотой болоод 18 оноотой болж байна. За 2022 оны аймгийн аврагтаа. За харин холхон төрүүлэх боломж байсан да. За харин сайн адуучин залуу. Цээл сумын бас урдаа барьдаг л адуучдын нэг дээ. Явган шургуун дээр алдаж байна. Болдбаатарын Нямдорж. За бас л хол өрийн шургуул тэмцээн сайн явж байгаа залуу. Зээр дэврэттэй гарч ирсэн уургын морь нь ташуураа шүүрээд уурга алдаж байна. За 3 оноотой морьтой шургуулж байгаа. За 3 адуу гарч ирсэн. Батбаатарын Эрхэнбаяр. За хөрөн зэр дэврэттэй морины зөвлөлт тонгоосон ташуураа шүүрж байгаа маань морины явдлаасаад уурга шүүрчээ. За морины хурд жоохон саарсан баха. За 6 оноотой болсон. За морьтой шургуун дээр алдаж байна. За явган шургуун дээр хойшоогоо нэг алхаад халдсан морийг уургалсан боловч за болсонгүй. За Ванчин доржийн Очирпрүү. За дашуурн дээр нилээн дутсан. За 2 талдаа сэлгсэн уурга алдажээ. За морьтой шургуун дээр нь 5 морь гарч ирсэн. Алдчихж байна. За Эрдэнэчир буурлын морьтой явсан. За дашуураа шүүрээд уурга шүүрч байна. За уурга шүүрээр нь төвгүүгэн шүүрчж байгаа гэж шүү. За морьтой шургуун дээр нь 2 морь гарч ирсэн. Зөв талаас шургуулсан. Алдаж байна. Явган шургуун дээр нь 3 морийг гаргаж өгсөн. За бас л болсонгүй. За Цээл сумын сүүлийн адуучин Баатар жулууны Очирот. За дашуураа шүүрч байгаа юм байна. Уурга нөгөөдөө сэлгсэн. Алдаж байна.
Оног нь босоо торинсон урмлын цэнгэр хөнди урсгал бусаар угаасан цэнгэг уртын гол уужмын холоос зүлэгдэг улаан хатны буур ухаан дээдсээс заяагдсан Баян хангаа нутаг минь оо. За Төв аймгийн Баян хангаа сумын шилдэг хадуушин залуучууд гарч ирж байна. Цагаан сүхийн даш доржим бат дорж ловсон зэрэнгийн алтан сүх энх төвшний Мөнхбаатар жаргал сайхны гүн цамбуу бүттийн үлзий сайхан пүрүү жавын амнан гаруу очир зэрнэр гарч ирж байна. За малчны хотноос Монгол их ордоо өөрсдийгөө таниулах бүрэн боломжтой болсон ядуучин тэмцээнд оролцсноороо за улсын аврах төрүүлбэл Монгол улсын аврах ядуучин болдог. Эдний ядуучин ган сүхэн даш хар мөртөө явсаа нашаага. За дашуураа шүүрч байгаа юм байна. Дашууртайгаар уургаа шүүрсэй. За 6 минутаа болцсон. За мөртөө шүргэн дээр олон мөр гарч ирж байна. За аюун шүргэн дээр харин оноогоо аваад 12 минутаа болж байна. За би дүүхэн удаашруулт харж байна да. Бас сайн залуу байна даш гэж. За мөртөө шүргэн дээр жоохон тооцоололдсон. За даш доржим батторж бор мөртөө явсоо хатан хүзөвчтэй бормор. За дашуур уурган дээрээс сайхан шүүрээд бүхэл 9 оноогоо авч байна. Мөртөө шүргэн дээр ганц халдсан мөр гарч ирсэн. Дутж байна. За аюун шүргэн дээр алдаж болохгүй шүү. Алдах юм бол тэмцээнээ өндөрлөн. За та байран дээр нэрвүүлээд сартай юу саргыг нараад бүхэл 9 минутаа болоод нийлбэр оноо 18 минутаа болж байна. За лувсан зэрэнгийн алтан сүх гарч ирнэ одоо. Сааваргамаар явуулсан. За дашуураа шүүрч байгаа юм байна. За мөрний хавлыг жоохон засчихгүй. Уургамаар уурган дээр гараад алдаж байна. Өртөө шүргэн дээр 3 мөр гарч ирсэн. За төвчний авхацсан ба харааны мэдрэмж бүхэл юм шаардж байгаа да. За Баян хангаа сумын дараагийн ардуучин энх төвшний Мөнхбаатар. За дашууртайгаар уургаа шүүрсэй алдаж байна. За мөртөө шүргэн дээр 5 мөр гарч ирсэн. Үзүүрийн хээр мэрийг уургалсан. Уургаа алдаад тавиад дуучж байна. За Жолонбаатрын сумын явзар. За ууруу шүүрэн дээр 6 минутаагаа мөртөө шүргэн дээр 4 мөр гарч ирсэн. За сайхан уургалж байна өө. Бүхэл 9 минутаа болоод 15 минутаа болж байна. За би дүүхэн удаа шүрүүл харж байна. Хадуучин яарч болохгүй, сандарч болохгүй. За манай сумын язур маань харж байгаа л 3 дээр явж гаадаг буургалаа суулаад үлдэж байна. За аюун шүргэн дээр загварун гадуу гарсан. За бас л уургалж идэг залуу байна. За ингээд Жолонбаатрын сумын язур 24 минутаа болж байна. За би дүүхэн удаа шүрүүл харж байна. Харсан гадуугаа шургуулсан байна да. За жаргал сайхны гүн цамбуу хар мөртөө явсан. За дашуура шүүрч байгаа юм байна да. За уурган дээр орж ирээд уургаа алдчихъя. За мөртөө шүргэн дээр зөв талаасаа шургуулах нь ганц адуу гарч ирсэн. За уургаа алдаж болохгүй. Бүттийн үлзий сайхан. Дашуура алдаж байгаа юм байна. Морины явдлаа зассан. Уургаа бас алдчихъя. За мөртөө шүргэн дээр 2 мөр гарч ирсэн. За уургалсан да. Уурганы хувийн насарч үгүй юу. Алдаж байна. За бүрүү жавын намнан гарав хар мөртөө явсан. За дашуурн дээр нилээн дутсан морины явдлаа зассан. Уурган дээр бас уургын уурган дээр гараад алдаж байна. За мөртөө шүргэн дээр 4 мөр гарсаа алдаж байна. Тэрэн өчөр Баян хангаа сумын сүүлийн ядуучин. За дашуурн дээр нилээн дутсан. За уурган дээр орж ирээд уурга хойноос нь авчиж байна. За мөртөө шүргэн дээр 3 мөр гарсан. Уургын мөр дарбайд хөдлөгсөн алдаж байна. Дараагийн сум болох Ухтаал цайдам сумын шилдэг адуучин залуучууд гарч ирж байна. За Дашнамын Жүгдэр, Шэнбаатар, Раднагийн Ганхүү, Зоригтын Сүхбат, Жамбалдаржийн Аваа бунцэг, Бям цогтын энх жавхлан нар гарч ирж байна. За баруун бүсэд 9 сумын шилдэг адуучин залуучууд эд хав эдэн жохоо сорин өрсөлдөж аврагаан тодруулж байна. За өнөөдөр тэмцээн уралдааныг Монголын үндэсний олон нийтийн анаадууд телевизийн алтан урганы эзэн спортын мастер Гамболтын Нямдавагийн адуун зүргийн бэлчээр зохион байгуулагдж байна. За Дэлгэр хаан сумын засаг даргын тамгийн газар Төв аймгийн адуучдын холбооныхаа нийлэн хамтран зохион байгуулж байна. За Ухтаал цайдам сумын эхний адуучин Дашнамын Жүгдэр явжээ шарга мөртөө. За дашуурн дээр нэлээд дутсан морины явдаа зассан уургаа шүүрч байна.
Сагвар онгоноотой морьтой шургуулж байна. 2 морь гарч ирсэн. За хонгоролцсон морь чир нэвт туулаад лагаад байна. Хонгоролцсон морь бол за шинэ батар гарч ирж байна. Хар морьтой. За морины зөвд бол тонгоосон дашуураа шүүрч байна. За хурдан юм аа. Нөгөө гартаа сэлгээл уурга шүүрчж байна. За морьтой шургуун дээр шургуулсан. За би түүхэн удаа шургуул тарж байна. За асал сайхан ургалдаг залуу байна. За аюуган шургуун дээр нь 2 морь гарч ирсэн. За байран дээр нэргүүлээд. За нийлбэр оноо 24 оноотой болж штэ. За 2 хүн 24 оноотой болж гарагдж байна. Ратнагийн ганхүү зөөрдбөртэй явсан. За дашуурн дээр за арай жоохон наа талд тонгоочлоо уургаа шүүрсэн боловч мортойгоо унаад нойлчж байна. За морьтой шургуун дээр хариуцлагатай. Оноо авч иж одоо дараагийн шатаа шалгарна. За зөрөгтийн сүхат хар морьтой явсан. За дашуурн дээр уургимаар үргэж авах чинь. За энэ хар морь шүүрүүлэхгүй байна. Аваагуугаа 2 морь гарсан. Алдаж байна. За жамбал доржийн даваа бунцэг. За дашууртайгаар дашуураа шүүрсэн. Алдаж байна. Уурган дээр нэг тонгоогоо тус алдчихлоо. За 4 адуу гарч ирж байна. Алдаж байна. За бэм цогтын инх жавхлан буурал морьтой явж байна. За дашуураа шүүрч хаан байна. За морины явдлаасаад уургаа шүүргэсэн боловч алдаж байна. За морьтой шургуун дээр нь 2 морь гарч ирж байна. Тооцоол алдаж байна. За Инхүү Төв аймгийн баруун бүсийн аврах шалрал хадуучин нэмцээний сүүлийн адуучин болох нутаг дээрээ гардан зохион байгуулж байгаа. Дэлгэрэн хаан сумын шилдэг 10 адуучин залуу гарч ирж байна. За Алтан унганы эзэн спортын мастер сумын гишүүн аврах адуучин Гамбалдын Нямдаваа. За аймгийн баруун бүсийн аврах адуучин Гамбалдын Нямцэнд нүрээ түлгэж ирсэн наадмын сорилго наадмын аврах адуучин Инх төвшний Бямцогт. За сумын аврагтаа 2 удаа мөнгөн медаль үрдсэн Хүрэл сүхийн Ганбаатар, сумын аврагын хүрэл медальт Ганбаатар, Эрдэнэ Нодоргийн Шижирээ, сумын авраг адуучин Сумын зан Дасцэвгийн Туваан дөрж, сумын аврагын 3 дугаар байрын шагналд адуучин Дамдын зүрэнгийн Гончиг янцсан, сумын авраг адуучин Чулууны Отгонбол, за сумын аврагын 2 дугаар байрын шагналд адуучин Сумын зан Пүрүү дөрж наргарч ижээ. За олон сайхан барилдаг залуучууд их байгаа мэнаа. За өнөөдрийн тэмцээн уралдааныг сайхан зохион байгуулсан, адуугаа ялгачихсан. За ер нь тэмцээн уралдаан зохион байгуулалт хамгийн чухал нь адуугаа ялгацсан байх нь л ер нь хамгийн чухал байдаг да. За аавын хүүхдүүдийг ялгахгүй адилхан морь гаргаж өгөө. Өнөөдрийн тэмцээн уралдааныг сайхан зохион байгуулсан Дэлгэрэн хаан сумын адуучдын холбооныхондоос баярлалаа илэрхийлье. За эхний адуучин Алтан унганы эзэн спортын мастер сумын гишүүн аврах адуучин Гамбалдын Нямдаваа. Дашуур уурга шүүрнэ. Хар морьтой гарч иж байгаа юм байна. За дашуураа шүүрсэн. За нөгөө гартаа сэлгээ дашуураа уурга шүүрч байна. За уурга шүүрийг нь төвггүй хүн сайхан шүүрч байна. Морьтой шургуунаар нь 4 морь гарч ирсэн. За хушуултч байгаа юм да. Явган шургуун дээр нь 2 морь ширүүнч гарлаа. За гоё юм аа. Сайхан ургалаад байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо аваад нийлбэр оноо 18 оноотой болж байна. За Дэлгэрэн хаан сумын адуучдын холбооны тэргүүнийг хийдэг. За баруун бүсийн аврах адуучин Гамбалдын Нямцэнд зөөрдбөртэй явсан. За дашуураа алдаж байгаа юм байна. Морины явдлаа зассан. Уурган дээр бас зөрчиж байна. Нольчлоо. За морьтой шургуун дээр нь 3 морь гарч ирсэн. За морьтой шургуун дээр 9 оноо аваад явган шургуул хэрэгтэй болж байна. Уурган шүүрэн дээр оноо авсан болчтой. Сайхан гарцгаар байна. Явган шургуун дээр 3 адуу гарсан. Басан суглаад аваад үлдэж байна. За нийлбэр оноо 18 оноотой болсон. За Инх төвшний Бямцогт сорилго наадмын аврах адуучин гарсан. За дашуураа алдаж байгаа юм байна. За уурган дээр тонгоосонгүй. Морьтой шургуун дээр халдсан газар гаргаж өгсөн. За уургалсан. За унчих юм да. Хүрэл сүхийн Ганбаатар. За сумын аврагтаа 2024, 2025 онд дараалан 2 дугаар байр шалгараад байгаа. Сайн адуучин да. 3 оноотой болсон. За морьтой шургуун дээр 2 морь гарч ирсэн. За урдуур нь гарах гэжсэн араар нь гарчихсан. За ямар тааш уургалсан боловч алдаж байна. За ингээ сум болгон сумын аварга хийгээд сумаасаа шалгарсан аймгийн бүстэй оролцоод
аймагаас шалгарсан адуучин залуучууд улсын аварт оролцож байгаа. За яг л одоо дарааллын дагуу л явж гэнэ гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн маргаан байхгүй. За өөр амжилт үзүүлэх юм бол улсын том тэмцээний бүгдэнд нь оролцоно л гэсэн үг. За Эрдэнэбаатарын шижрээ гарч ирж байна. 2 мөр гарч ирсэн алдчихж байна. За сумын авар гадуучин Дашцэвгийн туваан дорж сумын занзалтай цаана олцсон мөртөө ширүүндэр нь ганц цацраг гаргаж гисэн. За шуудтай байлгүй явах үдэ сумын зан хүн чинь. Сайхан уургалсан. За аюугын ширүүндэр 5 адуу гаргаж өгч байгаа юм байна. Бас л уургалсан. За сумын аврагын 3 дугаар байрын шиг л дадуучин Дамнин сүрэнгийн гончиг жамцсан саарламартай гарч ирж байна. Дашуураа шүүрээд дашууртайгаар уургаа шүүрч байна. За 5 адуу гарч ирж байна. Алдаж байна. За сумын авар гадуучин чулууны отхон болт. За дашуураа алдаж байна. Морины явдлаа чангалсан. За 1 тонгоогоод 2 тонгоогоод уургаа шүүрч байна. За мөртөө шүрүүндэр нь 3 адуу гарсан. Алдаж байна. За суудын адуучин Самын зан пүрүүдэрч. За сумын авартай 2 дугаар шалгарсан адуучин. За дашуураа шүүрээд морь гудиж хөдөлгөөд. За дахиад уурган дээр ирээд дуургын мөр ханарч байна. Тэ шүрүүндэр нь 5 мөр гарч ирсэн. Алдчихж байна. Сайн хөл эмчээний үеэр сайхан наадамж шалгаруулсан. За сайхан наадамжтыг Дэлгэрэн сумын засаг даргын 5 газрын дэмжин ажилласан. Сайхан наадамжны тэргүүн байранд Төв аймгийн Эрдэнэ санд сумын яриад аймгийн авраг малчин сумын алдар туяач Алтан урганы эзэн Дамдингийн Хүрлбаатарын оин гişиг тэргүүн байр шалгарч байна. За энэ жилийн талын дөмөн адуучин тэмцээний сайхан наадамжны төрөлд бас төрүүлсэн шүү дээ. За 2 дугаар байранд Дэлгэрэн сумын яриад сумын алдар туяач Алтан урганы эзэн Эмэн сургуулийн спортын мастер сумын хөшөө авраг гадуучин Гамболдын Нямдава. 3 дугаар байранд Дэлгэрэн сумын яриад Алтан урганы эзэн Отгонбаатарын Бям сүрэн нар эхний байр шалгарсан. За энэхүү Төв аймгийн баруун бүсийн авраг шалрал гадуучин тэмцээн амжилттай болж өндөрлөж. За 5 дугаар байранд Төв аймгийн Цээл сумын яриад сумын авраг гадуучин Эрдэнэбаатарын Мегмар дорж 5 дугаар байр шалгарч. За 4 дугаар байранд Баянхангаа сумын яриад Даш доржийн Бат дорж. Ухтаал цайдам сумын яриад Цэдэн намжилийн Шинбаатар 3 дугаар байр. За 2 дугаар байранд Баянхангаа сумын яриад Чулуунбаатарын Сумын авзар. За тэргүүн байранд Төв аймгийн Замбар сумын яриад Баттунгалгийн Цогбаатар тэргүүн байр шалгарч байна. За шагналыг Төв аймгийн адуучдын холбоон тэргүүн Үүр цайхын Чин зэрэг шагналыг гардуулж аяр өргөж байна. За Монголынхаа цэлгэр удан тал нутгийг эзэнтэй байлгаж байгаа адуурчин залуучдаа алдаршуулж өнөөдөр нэмсэн уралдааныг дэмжин ажилласан бүх хүмүүстээ баярсан талархснаа илэрхийлье. Мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэдэг монголчуудаа морион яа. За Төв аймгийн Замбар сумын Төмөсдийн 2 дугаар үеийн адуучин сумын 4 дугаар эзэлсэн Баттунгалгийн Цогбаатар гэж юм байна. Өнөөдөр баруун бүс сайхан болж байна. Өргөн дэлгэр олон залуучууд ирлээ. 90 залуугаас эдрийн жоохон өдрийн одоо төрүүлсэндээ баяртай байна. За тэгээ нутгийн зөө олон энэ сайхан нутгийн дуун дээр төрүүлсэндээ баяртай байна. Нэг адуучин залуучтай өнтөө сайхан үлжээрэй гэж хэлээ да. Намайг Төв аймгийн Цээл сумын Эрдэнэбаатарын Мегмар дорж гэдэг. Өнөөдөр энэ сайхан дэлгэрээнд ирж бүсийнхаа аврах 5 дугаар байр эзэллээ. Тэгээ энэ өдрийн Монголын хайр түмэнд энэ өдрийн мэндийг хүргэж өнтөө сайхан үлжээрэй гэж мэнд хүргье. Би Төв аймгийн Дэлгэрэн сумын Цэдэн намжилийн Шинбаатар гэдэг залуу байна. За энэ
баруун бүсийн баруун бүстэй сайхан ирээд сайхан 3 дугаар ажил эзэлсэндээ баяртай байна. Тэгээд энэ чинь хорон цуглуулсан сайхан бүх адуучин сайхан энэ өдрийн минь төргийа. За би Төвөмгийн Эрдэнэ сан цамын Дастаржин Батарч 4-р явуулцдаг ядуучин байна. Тэгээд адуучин тэмцээн сайхан оролцлоо. 4-р эзэлсэндээ баяртай байна. Нутгийнхаа зоолонд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд сайхан адуусан залуустай энэ өдөр сайхан оролцтод баяртай байна. Адилхан хүүхдүүд өнөхөн гоё оролцлоо. Тэгээд 4-р эзэлсэндээ би баяртай байна. Монгол адуучин entertainment. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Бушхан брэнд эрүүл хүнсээр дэлхийг дайлна.